Өнөөдөр 8 тонн төрсөн хүмүүсийн мөнгөн дээр гаргадаг алдааны талаар ярив. За 8 тонн төрсөн хүмүүс багасаа нөгөө мөнгөтэй харьцаа сурсан, мөнгө олоод сурсан хүмүүс гэдэг. Тэгэд яагаад ч бусад хүмүүст ингээ өртөө юм шиг санагдаад хүмүүст аяг мөнгөөр тусалдаг, хүмүүс их мөнгө гойж ирдэг. За тэрнээс гадна хүмүүс мөнгө ухаас гадна аяг мөнгө зээлээч гэж орж ирдэг. Тэгээд тэр хүмүүст өөр аяг хүн мөнгөөр туслана, мөнгөөр зээл өгнө. За яг энэ одоо видеог үзэж байгаа 8 дотоод та хүн өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Таны хүнд зээлсэн мөнгөний чи хэдэн хувь нь танд эргэж ирсэн бэ? Хамгийн ихтэй 10-20% л эргэж ирдэг. Энэ хүмүүс бусдад зээл өгч болохгүй хүмүүс гэдэг. Бусдад мөнгөөр тусалж болохгүй хүмүүс гэдэг. За энэ алдаа хийхгүй бол та үнэхээр мөнгөтэй байж чадна. Энийний цаатлын утга учир нь юу вэ гэхээр 8 дотоо хүмүүс маань 8 тог мөнгөний тоо гэж хэлэхээс гадна бас кармын тоо, үл өөрийн тоо гэж ярьдаг тийм. Тэнгууд чинь хүмүүс ингээ хэцүү байдалд яагаад орд юм бэ гэхээр ховоо дэлхийдээ тэр айгу муу болохоор тэр хүмүүс хэцүү байдалд орлоод байгаа юм биш. Тэр хүмүүс хэцүү байдалд ороод өөрийнхөө байр байдлыг засаасаа гэсэндээ тэр хүмүүс янз бүрийн нөхцөл байдалд орсон үед нь та очиж туслаад идэг гэсэн. Тэгэхээр таны мөнгөний чинь үүд нь хаагдаад идэг. Ийм тогтцтой явдаг. Мэдээж дахиад алдаанууд хийдэг байгаа. Тэрний талаар дараагийнхаа хэлээр ярьж өгье.